Сайн байцгаана уу? Mongolism tip tarot тавтай морилно. За ингээд эх 7 хоног шинэ 7 хоногоос таргаа 7 хоногийн ерөнхий гол үйл явдал болон гол цөмийн нэрэг ямар байх вэ гэсэн тараа бичлэг оруулж вэ гэж бодсон боловч өнөөдөр эхэлж оруулаа. Энэ 7 хоногийнхыг оруулаа гэсэн одоо бүр дотоод ингээд дуу хоолой дуудлагын дагуу бол тараагаа татсан байгаа. За тэгэхээр 4 сарын 22-наас 28-ны 7 хоног дотроо багтаж үзэгчдэд зориулаад энэ 7 хоногт болох үйл явц бол ерөөхдөө за ажил төрөл дээр маргаантай эсвэл одоо байгаа харилцаандаа ямар нэгэн байдлаар маргаантай ч юм уу ийм байгаа хүмүүс маань бол энэ харилцаагаа таслахны за бас энэ ажил төрлөөс гарах ийм байдал бол үүсгэн. За тэгээ ерөөхдөө бол энэ дараагийн таны алхам байвал бол одоо шууд утгаараа аялахаар байна. Ийш тийш ойрхон хол ямар нэгэн байдлаар аялах. За тэгээд өөртөө үнэлэлт дүгнэлт өгөх. За өөр лугаа дотгошоогоо илүү өнгөх өөрийгөө хайх. За ийм маягаар бол ажил төрлөөс болох гарах ийм шийдвэрүүдийг авах нь байна. За ингэснээр бол та одоо гуйнах ч юм уу, готрох ч юм уу ямар нэгэн байдлаар харамсах тийм мэдрэмж төрж магадгүй. Гэхдээ битгий санаа зовоорой. Яагад бол Wheel of Fortune хүзэр маань гарсан учраас та энэ үйл явдлыг авснаар энэ бол одоо таны нэг амьдралын цикл дуусаад дараагийн одоо цикл руугаа орж ийнө гэдгийг сануулж байна. Мөн дээрээс нь та амжилт цод тэр бүх сайн сайхан зүйл рүү бол та явж байгаа учраас битгий санаа зовоорой гэсэн мэдээг хүргэсэн байна. За тэгээд шаманик хилингээс бол энэ 7 хоногийн ерөнхий энерги, цөм энергийг үзэхэд joy гэдэг гоё үзэр гарсан байна. Тэгэхээр энэ 7 хоног бол та ерөнхийдөө гаргасан тэр шийдвэртэй болвол гонихаасаа илүү юм joy байна. Илүү баяр хөөртэй, баясгалантай, ер нь бол happy жаргалтай байх нэ. За ингээд та бүхэн таалагдсан бол like, subscribe дараарай. Бүгдээрээ дараа 7 хоногийн мэргээрээ уулзцгаая.